За сайн байцгаана уу. Өнөөдрийн мэндийг хүргэе. За энэ 7 хоногийн эхний бичлэг. Орос улсын гадаад худалдаа гэдэг сэдв. За яагаад энийг ярьж ийм гэхээр Украин дайнаас хойш Оросын холбооны улсын гадаад худалдааны чиг баримжаа бол ерөнхийдөө бол өөрчлөгдсөн гэж байгаа. Ер нь бол Орос Украины дайнаас өмнө за одоо энэ газрын зургийг харахад бол Европын улс руу нэлээд экспортыг хийдэг байсан. Ер нь бол байгалийн гаралтай хийн бүтээгдэхүүнүүдийг бол экспортлдог байсан. За тэгээд Хятад энэтхэг гэсэн ийм зүйн тогтол явдаг байсан. За ингээ Украины дайн хийсэнтэй холбоотойгоор Европын хийдэг худалдаа ерөнхийдөө тэр чигээр бол зогссон. Украины дайнаас хойш бол Оросын холбооны улсыг бол гадаад худалдааг нь авах байсан. Дээрэс нь SWIFT гүйлгээ болж банк хооронд бол гүйлгээ хийхийг нь бол хоригдсан эм хөшөөдүүд бол орж хоригт орсон. Ингээд гадаад худалдааны 80% орчим нь Хятад болон энэтхэг гэсэн энэ зүйн тогтол руу шилжиж орж ирсэн гэж. За тэгвэл хэдүүлээ бүтээгдэхүүнүүдийн нэр төрлийг аваад үзье л та. За эрчим хүчний бүтээгдэхүүнүүд бол хамгийн өндөр эзэлдэг. За энэ бол нийт бүтээгдэхүүний экспортын нь 60-аас 70% бол хэрглэж эзэлж байна. За тэгээд металл бол уул уурхай бүтээгдэхүүн, ган, төмөр, хөнгөн, цагаан, никель. За тэгээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, за улаан буудаа, арвай, наран цэцгийн тоос, загас, за химэн бүтээгдэхүүн, бордоо, за машин механизм, цэргийн техник, за мод цаасны бүтээгдэхүүн гэсэн эдгээр бүтээгдэхүүнүүдийг бол эзэлж идэг. Тэгээд хамгийн том худалдаа авагч бол Европын холбооноос бол Хятад болон энэтхэг рүү шилжсэн ийм зүйн тогтол бол харагдсан байж байна. За тэгвэл дүнгийг харъя хэдүүлээ. За ер нь бол Оросын холбооны улс дайн хийснээс хойш худалдаа буурсан уу гэдтэй. За нийт экспортын орлого бол за жишээ нь ковид үед бол 381 орчим тэрбум байсан байна. За үүнийх нь газрын тусан 150-160 тэрбум эзэлж исэн. 21 он 548 бол огцом өссөн. Ковидын дараа нь огцом эдийн засгийн өсөлтүүд бол бүх улсуудад гарсан. За үүнээсээ 180-аас 190 байсан байж байна. Газрын тос нь. За 2022 онд бол 588 тэрбум. Ер нь бол дайн эхэлсэнтэй холбоотойгоор бол экспорт бол буураагүй. Бас өссөн юм дүн гарсан. За 2023 онд бол дайны нөлөө орж ирсэн. 394 тэрбумаас 179 тэрбум бол газрын төсний бүтээгдэхүүн гаргасан байж байна. За харин 2024 онд бол таамаглал байна. Яг аль бисний мэдээлэл гараагүй байх шиг байна. 425-аас 430 бол гарсан. 192 тэрбум орчим нь бол газрын төсний бүтээгдэхүүнээс осон гэдэг ийм мэдээлэл гарч эхэлж байна. За тэгвэл үүнтэй холбоотойгоор саяхан нэг шийдвэр гарлаа Оросын холбооны улсад. За дайн эхэлсэнтэй холбоотойгоор бол Орос улс ялангуяа энэ крипто зах зээл дээр бол хаалтууд бол хийж исэн. Ялангуяа гүйлгээг бол хоригдж исэн. Тэгвэл саяхан энэ 7 хоногийн мэдээлэл Оросын холбооны улсад крипто валютыг бол хөрөнгө оруулалтаар авч олно гэдэг шийдвэр гаргалаа. За энэ шийдвэрээр юу хийсэн бэ гэж. За шийдвэрээр үндсэндээ Оросын холбооны улс юу яхаар болж байгаа шүү байна. Орлого нь одоо хадгаламж нь гэсэн үг шүү дээ. 100 сая рублийн хадгаламжтай иргэн аж ахуй нэгж нэг дээрээс нь жилийн орлого нь 50 сая рублийг давсан иргэн крипто хадгаламж үүсгэж болно гэж ярьж байна. За энэ юутай холбоотойгоор юм шийдвэр гаргаж байна гэхээр бид нар мэдж байгаа Дональд Трамп крипто зах зээлийн хүмүүстэй уулзаж крипто саммит гэдэг зүйлийг хийж за Америк нэгдсэн улс бол криптогийн хаан болно. Тэ криптогийн одоо нөөц бүртгүүлэлтийг хийн. Үүнийг бол бид нар 200 мянган биткойн эндээсээ эхэлнэ гэдэг зүйлийг бол хэлж ирсэн. За харамсалтай нь бол тийм бол хэмжээ байхгүй. Ихэнх нь бол жобын засгийн газрууд бол зараад уссан гэдэг ийм яриаг бол сүүлд нь хийсэн байж байгаа. Тэгэхээр Америк нэгдсэн улс бол нөөцөд оруулж эхэлж байна. Хөрөнгө оруулалтын нөөцөд одоо биткойн, Ethereum, ADA, Solana, XRP гэсэн бүтээгдэхүүнийг оруулна гэж ярьсан бол Оросын холбооны улсаас энэ 7 хоногт бид нар криптог бол хөрөнгө оруулалтаар хадгалж болно гэдэг зүйлийг иргэдээ одоо ингэж зөвшөөрсөн юм мэдээлэл боллоо. Тэгэхээр ер нь бол криптогийн зах зээл юу арах чинь гэхээр за одоо энэ харъя л та. Хөгжиж эхэлснээс хойш бол биткойн бол хамгийн их том байр суурь гэж эзэлж байгаа. Нийт арилжааны бараг
60-аас 70% бол дангаар ажилладаг. За тэгээ Ethereum орж ирдэг. За тэгээ XRP, BNB, Solana, Dogecoin, Cardano гэдэг зүйлийг орж ирж байна. Тэгэхээр ер нь бол 2024-2025 оноос хойш томчуул бол ерөнхийдөө крипто зах зээлийг хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэдэг талаас хардаг болсон байна. Тэр дундаа биткойныг XRP, Solana, ADA эднэрийг авч үздэг болсон байна. За үүнийх нь хамгийн том нь бол Америк нэгдсэн улс мэдээлэл хийсэн. За Америк нэгдсэн улсаас өмнө ер нь энийг голчилж байгаа улс бол хамгийн том нь Эл Салвадор улс гэж байгаа. Дээрээс нь Бутан улс гэдэг энэ хоёр жижиг улс орж ирчихсэн бол Америк орж ирж. За Европын холбооны улсуудаас бол хөрөнгө оруулалтын сангууд, банкуд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг биткойн руу хийдэг болсон. Эдгээр бол зөвхөн биткойно гэдэг бол яриаг ярьж исэн бол Америкийн засгийн газраас ADA, Solana, XRP 3 бол оруулж ирсэн. Тэгвэл одоо Оросын холбооны улс энийг хүлээн зөвшөөрч гэлж байна. Нэгсэндээ крипто зах зээлийг бол хөрөнгө оруулалтын хэрэгслээр иргэд бол авч болно гэдэг зүйлийг хэлсэн байж байна. За нөгөө талын криптогийн хөгжлийн дараагийн хэлбэр юу вэ гэж тийм. Энэ. За энэ нэг лого гэж байгаа. За энийг бол бид нэр USDT гэж нэрлэдэг. Монголоор бол крипто зах зээлийн доллар. Анх Монголд 2018 онд хүмүүс крипто ярьж эхлэхэд 17-18 онд крипто бол крипто зах зээл бол дараагийн доллар болно гэдэг яриа айгүйх байсан. Зарим хөрөнгө оруулагч нар бол энэ доллар болохгүй. Энэ бол бараа тааварлаг. Ялангуяа Warren Buffett бол энэ бараа таавараа хизээш доллар гэж одоо мөнгөнд дэмжих болно гэж бол үзэхгүй гэж үзэж байна. За энэ дээр аваад үзэх юм бол бид нар ямар нэгэн крипто зах зээл биткойныг 50,000-аар аваад 80,000 дээр зарах 80,000 дээр 100,000 доллар олоод зарахад зөрүүний 20,000 доллар 30,000 доллар ашигыг бид нэр фиатаар буюу бодит доллар болгож авч иж бид нар ашиг гэж хардаг. Тэрийг амьдралдаа хэрэгжилдэг. Тэгэхээр бид нар яг энэ талаас харуул бол энэ доллар гэж бол хэцүү гэж. За тэгвэл Оросын холбооны улс бол хоригт Оросонтой холбоотойгоор зарим нэг газар тосны бүтээгдэхүүнийг хятад руу, энэтхэг рүү зарж байгаа тоон бага хувийг ерөнхийдөө төлбөр тооцоод USDT-гээр хийж байгаа. За энэ бүтээгдэхүүний онцлог нь одоо энэ дээр байж байна шүү дээ. $1 тэнцдэг буюу крипто доллар гэсэн үг. Яг тэр эднэрт хоригт орсноос болоод юу байхгүй болсон байж байгаа. Банкны систем бол ерөнхийдөө хаагдцсан. Тэгээд хятадтай болохоор юанаар, энэтхэг хотоор рупигээр хийж исэн бол дараагийн жишг бол энэ юу байж байна? Крипто доллар байж болно гэдэг сонголтоор тооёо. Орж ирж байгаа хийж байгаа гэсэн тоо мэдээлүүд бол гарч эхэлж байна. За энийг айгүйх ашигладаг улсууд хэн байдаг вэ гэхээр эдийн засгийн хоригт орсон улсууд байдаг. Иран байна. Венесуэл улсууд ерөнхийдөө гүйлгээг бол юугаар хийж эхэлж байна. USDT-гээр хийж эхэлж байна. За Монгол улсын хувьд аваад үзье л дээ. За бид нар бол 2019 онд Европын холбооны сарлж жагсаалтанд бол орсон санаж байгаа хэрэг. За энэ жагсаалтын сул тал нь юу гэхээр гадагшаа мөнгө шилжүүлэг хийх, Монгол руу олон улсын гүйлгээгээр доллар оруулж шиг аюу түүхтэй байдаг. Нөгөө Корсондес банк гэж ярьдаг тийм дамжуулагч банкуд нь нэгсэндээ Монголтой харьцахаас бол канселдэж эхэлдэг. Дээрэс нь энийг харьцахаараа бид нар 2-3 дамжуулагч банк ашиглахаар хугацаа нь уртсасаа дээрэс нь шимтгэл нь ихсэж эхэлж байдаг. За одоогоор бол жишээ нь Forex дээр арилжаа хийгээд wire transfer буюу банк хоорондын шилжүүлэг хийхэд дунджаар $50 шимтгэл авч. Тэгэхээр иймэрхүү шимтгэлийг хэдэн доллар байх нь хамаагүй. Жишээ нь би $100 татлаа бол яг $50 бол төлөх ийм өндөр шимтгэл байж байдаг. Тэгвэл яаж ашиглаж өгөх вэ гэхээр бид нар криптогоор ерөөхдөө ашиглаад USDT-ийг одоо худалдаж аваад тэрийг яах вэ? Одоо жишээ энэ чинь тэ. За маркет гэдэг. За P2P дээр P2P гэж үүдэг. Binance дээр жишээ. Тэгэхээр Binance дээр бид нар энэ дээр төгрөгөөр USDT-ийг худалдаж авдаг. Одоо MNT гэсэн ослоо дээр тий. Одоо энэ exchange-ууд ингэ байж байгаа. Эндээс аваад бид нар одоо гаднаас бараа худалдаж авах гэж байгаа бол төлбөр тооцоогоо шүү энэгээр шилжиж болж байна. За энэ дээр ингээ худалдан авалт хийх юм бол TRC ч юм уу гэдэг сүлжээгээр ашиглана. Бид нар зүгээр $1 шимтгэл төгөлдөг. Хугацааны хувьд бол 2-3 минутын дотор хугацаа шаарддаг юм. Тэгвэл энэ бидний яриад байгаа банкны шимтгэлээс маш хурдан хугацаанд. Банк бол 2-3 хоног бол бид нар 2-3 секундыг ашиглаж байгаа. Тэгэхээр бизнес эрхлэгчид бол үндсэндээ
ямар нэгэн одоо юу гэдэг бизнесийнхаа мөнгийг шилжүүлгийг криптоор хийх сонирхол айгүй өндөрсөж эхэлж байгаа. Шалтгаан нь Монгол энэ фиатад одоо энэ сар жигсаалтанд ороод гарсан байна. 22 онд гарсан. Тэгэхдээ энэ одоо хардлага бол хэвээрээ байж байгаа учраас ялангуяа баруунаас орж ирэх мөнгө энэ тэндээс 2-3 сая доллар оруулж ирэхэд маш хүнд байгаа. Бизнес эрхлэгчид шууд ингээ банкар дамжуулж орж ирэх шууд гацчихад байгаа. Тэгээ энийг орж ирэхдээ монголчууд яаж юм гэхээр нэг юм бараа тавар машин зэсийн жолгодог ч юм уу хувц сумнаар ямар нэгэн бүтээгдэхүүн болгож орж ирж тэгээ Монголдоо зарж мөнгөө гаргаж ирэх ийм процесс шилжчихээд байгаа байхгүй. Тэгэхээр мөнгө оруулж ирэх хэцүү, гаргах хэцүү байгаа учраас өнөөдөр яг криптоор бид нар шилжиж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол энэ банкны систем насаа өгжөөгүй улсууд дээрээс нь энэ Европ болон Америкийн энэ нөгөө хоригт байдаг улсууд бол энэ криптоор маш хурдан шилжиж байгаа. Энэ ингээ удаашрах тусам бид нар криптог хоёр төрлөөр ашигладаг болох юм байна. Нэгдүгээр нь төлбөр тооцооны систем буюу банкнаас бусад гүйлгээ. Тэгээ банкар дамжуулахгүйгээр шилжүүлгээд хийдэг болох юм байна. Хоёр дахь нь бид нар энийг хөрөнгө оруулалт гэж урт хугацаанд хувьцаа шиг оруулж ашиг их боломжийг олгож өгч байгаа. Иймэрхүү зүйл болж байна. За энэний хамгийн том илрэл бол Оросын албаны улс ямар ч хэлсэн зөвшөөрч иргэдийг хадгаламж нь 15 сая доллар буюу 100 сая рублээс дээшээгээ жилийнх нь орлого нь 50 сая рублээс дээш байх юм бол крипто хадгаламж хийнэ гэдэг шийдвэр гаргасан. Үүний илэрхийлэл болж байна.